Йоо, Hydro Flamethrower болж байгаа цуур хэмжээний дараагийн дугаарт морил. Энэ удаа болонгууд бид нар премиум кейснуудыг задлж эхэлж байна. Премиум кейсн дотор болонгууд 12 төрлийн кейс байгаа юм байна. Одоо бид нар хамгийн хямдханаас нь гэтээ хамгийн хямдхан мөртлөө $60 үнэтэй байна. $59.95 үнэтэй. Self гэдэг кейснээс 100 задлаад, Joker Motor 20-ыг задлаад, тэгээ 4 удаа кейс батлгээд ашигтай өнөө алхалтай нь үзье. Hydro нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайлбар, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500-ийн гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шилбэр байгаа скинүүдээ сонгоод авмаар байгаа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59,200-300-ийн giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүнд үрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцох арга сурсан байх. Бичлэгэнд орцоо. Serpent Case 5095 гинэ. За энэ дотор байгаа харангуй толгон Fire Serpent-ийн зурагтай юм байна. Ер нь бол дандаа 3 дахь скинийхэн зураг нь байт. Энэ удаа бол 4 дахь нь юм байна. Тэгээд хамгийн үнэтэй нь бол Medusa унах магадaltaй. Тэр нь 18%. Karambit Marble Fade 13%. M9 Marble Fade болонгууд 21. Тэгээ Fire Serpent унах магадлал 269 буюу нэлээд өндөр магадaltaй юм байна. Тэгээд Field Test хамгийн дээл нь унана. Field Test унах магадлал нь бага. Battle-Card унах магадлал нь амар их юм байна. Окей. За энэ кейс дээр ашигтай нь үзье. Яг одоо байдлаар 69,000 баланстай байгаа юм байна. Тэгээ 100-г задлахад одоо хэд болох нарыг. За 100-г задлахад бол бидэрт бол мэдээж $5,995 хэрэг болно. Бүүм. Эхнийх нь явсаа. Хоёр дахь нь. За анзаарахад бол алдаад байна гэсэн чинь олоод эхэллээ. Дөрөв дахь нь явсан, алдсан, тав дахь нь явсан, алдсан, 6 дахь нь явсан. Ашиг хийсэн. Олоотх нь. Олоотх нь зааж 10 задаас 8 дахь нь явсан. 9 дахь нь. 10 дахь нь. Мөн үү? 48 дээр нэмэхэд 2 байх хэрэгтэй өстэй. Мань зөв тоолсон бол ер нь 48 дээр нэмэхэд 2 байх хэрэгтэй. За 50-ыг задлсан байгаа юм байна. 50-ыг задлахад бид нар болонгууд $2,997 дотор үрсэн. Одоо юм байдлаар хасах $800 байгаа юм байна. Унсан хамгийн үнэтэй юм сая энэ Impress унах шиг харагдсан уу? Neon Rider бас унсан юм байна. Гэтэ давгүй Neon Rider нь унсан юм байна. За үргэлжлүүлье. Энэ Death League-нээс юм унгаачлал гоё юм да. 11 12 13 14 15 алдаад байна. Тэгснэ энэ чэнэс стик скин унж байгаа юм байна. Тоог алдцсан. 69,000-аас 5,000 хасагдсан гэдэг чинь тоог алдсан. За ингээ барыг 100 хаа. Мэн тоолч дөө. 3 6 9 12 395. Одоо ингээ 100 дахь юм байна штэ. Hyper Beast. За Death League-нээс бол юм уусангүй. Жохон гонхтой. За 100-г задлахад 5,900. Тэнгүүтээ ер нь 6,000-ыг үрээд
1500 1400 орчмыг алдсан гэдэг чи 20 хэдэн хувийн алдагталтай байгаа юм байна. Ер нь ойр дашиг хийсэнгүй. Тэгтээ Joker модоос явж байгаа дашиг хийчтэй. За Joker модоос 20-ыг задлахад бидэд 15650 $50 хэрэгтэй юм байна. За энэ байгаагаа зарчи. Ямар ч гэсэн бид нар энгийн 100-г задлахад бол алдагтал хийсэн. Joker модоос 20-ыг задлаа. Эхний 5 нь явсан. Come on, give me Medusa. Lightning Stack ёо. Medusa энэ ч бодлоо. Эхнийх дээр 2000 тасах 50%. Хоёр дахь дээр Medusa, Squall, Karambit, Marble Fade. Аль нь ч байсангүй. Уут нь 416 гэдэг стандарт хувьтай байгаа. 20-ыг задлахад ер нь бол тэн 80% гэж бодж болно шүү дээ. Окей, Karambit нь унсан. Still Karambit нь унаад алдагдал юм уу? No way. Just like that. $15,000. Oh my god. This case sucks. За азаа үзээд дахиад 10 задлаа үзье. Тэгээ зүгээр азгүй л байсан гэж бодчих л тоос те. Тэгээ азгүйгаараа л дуусгал юм байна л да. Азгүйгаараа л гэж мандны кейс жоохон мяа санагдаж байна л да. Ялч хасахтай өв энэ чинь байж боломгүй байхгүй юу? 23,000 10,000. This case so bad. Энэ ер нь шал дими кейс шүү жаад. Тэгэл угаасаа тэгэл та нарын өмнөөс турших зорилготой контент хийж байгаа. Тэгээд одоо манай ихтэй овоо олцсон л байгаа л да. Юун дээр боллоо? Би балт кейснүүд дээр амар олсон санагдаж байна. 23,000-тай эхлээд 80,000-тай олд өсгсөн байсан. Тэгээд тэрийг одоо энэ кейснүүд дээр алдах юм уу? Serpent кейс бол жоохон онцгүй л байна. Оо би сая зарах ясгүйс. За энэ кейс батл явж байгаа хооронд giveaway хийх скин хэдүүл авна гац хайр буцаагаад Serpent кейсээ задлана. Энийг зүрхлэхгүй шүү. Энэ ерөөс зүрхлэх кейс биш өс шүү. За нэг $100 скин унаад тэрийг giveaway хийчмээр байна. This one is $100 right? 65. $100 скин унсаггүй. Оо. Өчигдөр баскил чинь дээгүүрээс гэхдээ $650 баскил биш юм ба штэ. Мань зур үнэтэй баскил гэж бодоод байсан үгүй ээж. Үнэхтэй. Ховтог унж байна. Oh, this hyper beast combo looks good. Мань $100 giveaway гэд байгаа. Манийх нь giveaway-ний баланс дууссан. Мань нөгөө $50,000 том баахан том giveaway гэд тэгээ нөгөө хуучин giveaway задарсан чинь манийх нь балансад $400 байгаа байхгүй. Одоо нэг 4 бичлэг нэг $100 giveaway хийчихэд өнгөрөө дөө. Арга цай да тийм ээ. Тэгж бодоод ер нь бол $100 giveaway гэдэг. За $2 депозит хийх юм бол giveaway-д оролцох боломжтой. Case battle ядагдсан айл бараг 2-ыг гэлсэн юм байна. Case battle дээр аваад давгүй л байна. Гэтэ энэ case нэг онц case биш байх шүү нөө. Анзаархад тэгээ угаасаа нэг игнээ нэг юм 6 case-ний 2 нь л давгүй байдیں۔ шүү дээ. Үтсэн 4 жоох мяа байдаг. Тэгээд хамгийн хямдхан хамгийн үнэтэй хоёр нь бол хөвчлэн дандаа мяа байдаг. Яг л тийм л юм болж байгаа шүү байна. Дараагийн case нь багдгүй илүү давгүй байна гэж бодож байна. За тэгээ эхний игнээний юмнууд унах нь гэж хараа шүү дээ. Одоо нүдэ ширхтэл. Оо вулкан унж байна. That's good. Хоёр дахь игнээний хамгийн үнэтэй нэсэн. Гэхдээ Wellborn вулкан байна. Айлд болонгууд бас Wellborn вулкан унж байгаа юм байна. Энэ ч баскил нь minimal ware баскил. Factory new баскил дээр үнэтэй юм байна л да. Энэ нөө хитуудын памплад байгаа скинүүдийн лиг юм байна л да. Factory new памплад $600 болгоцсон юм байна. За яг энэ case battle-тай ялаад байгаа. Yes. Гэсэн мөртлөө амар муу авлаа. Энэ case ер нь жоохон мэл case. Serpent Joker. Тэгээ Joker модноос нэлээд үнэтэй кейс байна. Тэгээ би дандаа 3-9-3 кейс батл гэдэг зөв юм болов. Би ерөөсөө нэгээс нэг кейс батл хийж байгаа. Нэгээс нэг кейс батл хийх зүг дээр гэж бодож байна уу. Таман дараа коммент ч уншчаалаа л та. Тэгээд нэгээс нэг кейс батл хийгээч ч юм уу те. Гоо зүгээр нэгээс нэг гэ те. Дөрвөн хоорондоо үздэг кейс батл хийгээч юм гээч. Өө Medusa унж. Тийм коммент байвал те. Тийм санаа оноо байвал мань дээлэр зам энэ юу та нарын коммент уншаалаа. Тэгээд хүмүүсээс юм хүм асуунгууданд бүгдэнд нь зааж өгөөл байгаа. Ямарсан тэр санал бодлоо хэлээрээ. Дандаа харин ер нь бол бодоод исэн чи юу унагаад гэл юм байна. Юу унагаад гинэ 3-9-3 хувьд гэл юм байна. Field test fire serpent гэсэн юм байна. За л нэлээд зөрүүг авцсан $2,000 зөрүүг авцсан. Гэхдээ яг үндэ хэтрүүлээд давуулаад биелүүлчлээ. $3,000 зөрүүлээд авсан. За л амар Medusa унагаахгүй бол ер нь ялчлаа да.
Оо, окей. Ялан бат болсон. Easy. Энэ амар давгүй аваад ташуух юм. Үгүй юм байна. Бас Крампи тунаас нар яг үндэ давгүй авч байгаа юм байна. Ер нь бараг л 2 ихсэлчлээ. Окей. Задлахад бол онцгүй кейс мөртлөө кейс баталтангууд давгүй л аваад байна. Add Fire Serpent field tested. Бэж та field test Fire Serpent чамын үнэтэй штэ яг үндэ. Тийм штэ. Bass Guard-ны 900 аахгүй. Factory-ний өгöd гэх юм бол бүр талицэн кейс нь байж боломгүй л үнэтэй кейс үнэтэй л акалта. Сониос гэвэл нэрэ маань юу ихж байгаа? Сониос гэвэл тэр жагаа миний ихж байгаа юм жаах. Кик нэгтсэн байгаа шүү нэрэ. Кик дээр стрим яваад байгаа шүү. Мэдээгүй хүмүүсийн бол Кики Монголд бандуулсан гэдэг манай байрны бацаанууд хүртэл мэддэг болсон. Ага Кикига Монголд бандуулсан л хийчихлээ. Тэгээд Кикиг өндө буцаа нэгтсэн байгаа шүү. Тэгээ бүгдээрээ Кик дээр стрим хийж байгаа. Тэгээ сүүлдээс саяын тэр Дона идгээсэн байсан. Мёс Дона идгээсэн Кикээс орчлаад чин чантай орчилжээ лээ. Ер нь бол найзууд бүгдээрээ л Кик рүү нүүжлээ. Тэгсэн энэ дээр ялагч чаам гэж юу? Тийм л юм байна л та. Айл батл дээр 2x жараа шатаагүй. Яг вэ. Гэхдээ энэ кейс бол тийм лаг кейс санагдахгүй нөө. Тэгвэл миний өнөхөр яндаг байсан болов 30 жокер мод задлаад яндаг байсан гэж магадгүй. Яарс кейс батл хийсэн чинь бол овоол гайгүй юм байна. Нэг тэгээ 80-90% авч ийн болж байна. Гэхдээ нэг тийм гоцгоорж моцгороод 2.5x мэгсэн юм бол байсангүй. За тэгээ дараагийн имжлэр юу үзье? Баяртай.